нэг нүгөө ярихад Хөөе юу яа. нэг нүгөө ярихад манай ч нэг урлагийн хүн байгаа тэгээд Америк явхаас өмнөх яг юу нь болохоор манай хүн яг ингээд жүлээтэй эдэр тоглоод амар ингээд завгүй те. Ер нь бол нэг гэрийн бараа хардггүй. Тэгэл ингээд би чи яг хүүгээ ингээд өсгөөл ч юм уу те ингээд байдаг байсан. Тэгээ яг Америк явсан бас юу нь бол их онсон гэж боддог байхгүй юу. Яг тэр үед л дүлгөөн яг сайн гэрээ эзэгтэй. Очроо бас яг сайн гэрээ эзэн тийм ээ. Аав хүн гэдгийг л яг тухайн үед л би тэр ойлгочихсон баг. Өмнө нь болохоор ингээд манай чинь ийм кино, ийм жүжиг гэл ялангуяа тэр жүлээтэд бол нэр хідэн сар бол нүдүүлсэн шүү дээ. Өдөр шөнөгүй нүдүүлж байгаа юм шиг. Тэгэл би нөгөө хүү бит хоёр чинь ээжигээ оройдоо очиж юу яа. Иргэн, бууз мууз идүүлэн, хоолны ачиж өгөн тийм. Тэгсэн ч гэсэн ингээл бас жоохон тийм байна шүү дээ. Яг зүгээр Америк явсан юу бол үнэхээр хоцсон. Тэр үед л яг би бинийгээ бүр за энэ чинь ийм хүн юм байна. Энэ чинь тийм гэж. Ер нь мэдэрсэн гэж бодоод идэх шүү дээ. Миний хувьд болонгот би нөхрийнхөө одоо өмнө нь яг үннийг хэлэхэд нөгөө нэг өөрөө завгүй байгаад ч тэр юм үнийг тийм ойлгодоггүйсэн мөлий. Ямар хүн юм, ямар ч сан чанартай ерөөсөн мэддэггүй. Зүгээр ингээд л суучихсан, тэгээ хүүхдтэй олчихсан. Тэгээл би ажиллаа их хэвээр. Тэгэл жоохон ч байсан. Тэгэл энэ хүн өөрөө юм аа их хэвээр ч юм уу. Тэгээд яг Америк яваад ингэсэн чинь манай нөхөр бол маш тууштай зан чанартай хүн юм байна гэдгийг л ойлгосон. Ерөөсөө нэг юмд хүрэн л хийдэг бол хүрдэг, аван л хийдэг бол авдаг. Тэгэл маш төлөвлөгөөтэй. Тэгээд Америк явсны дараагаас бол өмнө ингээд очрооч нөгөө манай гэр бүлийн хамаг том дарга нөхгүй бүх шийд дээрээ гаргадаг юм. Гэтэ хотлоо тийч харагдахгүй. Тэгээд цаавар амар манай унж. Тэгээд өмнө олонгод би ингээл зөрөлдөөлтэй үгүй миний зүг би ингэн гэл. Тэгэл яг Америк яваал ингэнгүүт яг очроогийн одоо заасан замаар 4 жил яг амьдэрсэн байхгүй юу. Ерөөсөө яг очроо дансаа барьсан, очроо тийг за очроо зугаалга юуг зохицуулна гэр бүлийн бүх юм очроогийнхоор байсан. Гэтэ тэр 4 жилд бол маш сэтгэл ханамжтай байсан. Тэгээ илүү их нөхөртөө итгэл, илүү их нөхрөө үнэлэмж миний хувьд бол нэмэгдсэн. Хорвоо ертөнцийг уйтар гуниг муу мухагаас гайхамшигтай сайхан ертөнц болгодог цорын ганцхан хүч бий. Энэ бол хайр. Хайрын бүхий л төрлүүд. Харин хайрлана гэдэг хянахын нэр биш, хайрлана гэдэг итгэхийн нэр. Хайрлана гэдэг өнгөрснийг нь уучлж, ирээдүйг нь урамшуулахыг хэлдэг. Хайрлана гэдэг хэдий их уурсан ч нөхрөө гэрээс нь өсөглөн гарахгүй байхыг хэлдэг. Хайрлана гэдэг хэдий их уурсан ч эхнэрийг уйлуулж гэрт нь ганцаараа нь үлдээхгүй байхыг хэлдэг. Хайрлана гэдэг бол өөрийгөө бүрэн дүрэн зориулахыг хэлдэг. Би дахиад хэлье. Хорвоо ертөнцийг уйтар гуниг муу мухагаас гайхамшигтай сайхан ертөнц болгодог цорын ганцхан хүч бий. Энэ бол хайр. Таны амьдралд хайр дүүрэн байг.